Сайн мэцхан зөвчтэй Зөв аймгийн цаг навтруулыг эхэлж байна. Анхаарлаа толно. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг их орончтой өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр их орон газар шороо ард түмнийхээ төлөө халуун ам булан цасаа зориулж исэн. Их оронч баатарлаг хөвгүүд эргэн дорсож хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн засаг даргын орлогч Мөнхбаатар саран гэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд Төрийн албан хаагчид ардын засгийн газрын анхны ерөнхий сайд төр нийгмийн нэр зэтгэлтэн бодоогийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын засгийн газрын тогтоолоор өнөөдөр энэ их орончдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ийм уламжлалтай Төв аймгийн хэмжээнд энэ баярыг өнөөдөр өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Мэдээж Монгол улс туурга тусгаар тогтнолын төлөө бас тухайн цаг үедээ оройлон оролцож исэн ийм олон төр нийгмийн нэр зүтгэлтнүүд байдгаа. Өнөөдөр их орончдын баярын өдрөөр манай Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, тамгын газар, нутгийн удирдлагын байгууллагууд, ард иргэд маань Монгол улсын ардын засгийн анхны ерөнхий сайд тогшмын бодоогийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Тэгэхээр энэ Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоосон үйл явдал. За энэ өнөө цагийн орчин цагийн хүүхэд залуучуудад энэ өдөр энэ тусгаар тогтнол их орны тухай ойлголт юмнуудыг төрүүлэхээр бид нар энэ баярын арга хэмжээний хүрээнд бол нэлээд олон арга хэмжээнүүдийг ингэж төлөвлөж байгаа. Тогсмын бодоод 1885 онд Манзуур ширх худагтын шав Дэндвийн отог одоогийн Төв аймгийн сэргэлэн сум төржээ. Их хүрээнд дэх Монгол хэл бичгийн сургууль суралцаж шавын яамд бичээж хийж хаанд Орос улсын консулын дэргэдэх орчуулгын хэлмэрчдийн сургууль багшаар ажиллаж Оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан гэдгээ. Бодоо Монгол, Төвд, Манж, Хятад хэл бичгийн боловсралтай тэргүүнээс ихэд Монгол улсын 4 дахь ерөнхий сайд консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч Ардын Явсгалын анхны 7-гийн 1 Монгол төрийн нэр зэтгэлтэн хүн байжээ. Ардын уран зохиолч Бадарчман Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар санаачлагын Төв сайхан нутгийнхаа нэрийн хуудас бахархал болсон Төв аймгийн Баян цагаан сумын харьяат шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал, олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор профессор академич чулуунд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Тэрээр Монголын түүхийн менежментийг шин шатанд гаргах бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, Монголын түүх соёлын цог судалгааг онол арга зүйн шин шатанд гаргах, Монгол судлалыг олон улсад төлрүүлэн хөгжүүлэх хүсэж томоохон хувь нэмэр оруулж байгаа түүний судалгаа бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж байгаа. Түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт сурвалж хүрээлэгдэхүүн суурилж чаддаг. Монголчуудын 3 сарын 1 их орончдын өдөр буюу 21 оны 3 сарын 1-нд Хяах хотод 2 бүлгэн нэгдэж ардын намын анхны хурлыг хийсэн ийм өдөр байгаамаа. За сонирхолтой энэ ардын засаг анх байгуулагдахад Төв аймгийн харьяат Дамбын чагдарж Монгол улсын ерөнхий сайдын үүргийг хүлээж ирсэн. Өнөөдрийн миний лекц бол 20 дугаар зууны Монголын хамгийн том асуудал бол Монголын тусгаар тогтнолын асуудал. Тусгаар тогтнолын энэ 1911-21 оны түүхэн үйл хэрэгт Төв аймгийн энэ уугуул хүмүүс ямар үүрэг гүйцэтгсэн тухай ярих юм. 1911 оны хувьсгалыг сэдэж санаачилж гүйцэтгсэн хүмүүсийн дотор одоогийн Лүн сумын харьяат Даадам Цэрэн чимэд 1921 оны хувьсгалын үйл хэргийн анхны 7 дотор консулын бүлгийг байгуулсан Тогсмын бодоо, Дамбын чагдаржав, Даалан Бунцэгдэр зэрэг хүмүүс энэ хувьсгалын үйл хэргийг байгуулсан.
Тэгэхээр өөрөөр хэлбэл Төв нутгийнхан энэ Улаанбаатар хотын ойролцоо энэ бүс нутагт хас төрж өссөн энэ хүмүүс бол 20 дугаар зууны Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах үндэсний хувьсгалыг хийх энэ бүх үйл явцад бол тэргүүлэх үр гүйцэтгэж ирсэн. Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ихэнх хагас хүртэл үеийн бүс нутгийн улс төр эдийн засаг, соёлын харилцааны төв, Монголын улс төрийн зүтгэлнүүдийн намтар үйл ажиллагаа сурвалж ижхийн судалгаа юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нутгийн зан олондоо зориулан Монгол тусгаар тогтнол ба төв нутаг сэдэв лекцээ төлөвлөсөн юм а. Эх орончдын өдөрт зориулж Төв аймгийн Монгол Ардын намын хороо гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжлийн төв хамтран тусгаар тогтнол яруу найргийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Эх орны халдаршгүй дархан байдал үндсэнийг мөнхөд сануулах, унсан газар угаасан ус элэг нэг тар түмнийхээ төлөө халуун бүлээн цэсаа өвөл хайрлан тэмцэж явсан өвөг дэдэс яруу сайхан ихэл өвөөх гайхамшигт соёлоороо үргэлж бахархаж явах зүйлсийг хойч уй хүүхэд залуучуудаа төлөвшүүлэх зорилго бүхий тус наадмын эхний шатанд 40 гаруй яруу найрагчийн бүтээлэрснээс 2 дугаар шатанд 28 яруу найрагчийн бүтээлэг шалгаруулсан байна. Хаан Чингисийн хүчрхэг үеэс хойш хаад ноёд нь яруу найраг бол өөрөө миний хувьд бол бодохдоо сэтгэлийн дуудлагаар бодогдож байгаа бодомжийг цаасан дээр илэрхийлэхийг энэ уран зохиол гэж, утга зохиол гэж ингэж ойлгодог. Утга зохиол гэхлээр сэтгэл, оюун хоёрын нийлбэр байх нь шүү дээ гэж бодглоо. Тэгэхээр сэтгэлгээний царыг хамгийн тодорхой томоор илэрхийлдэг утга зохиолын нэг төр зүйл бол энэ яруу найраг юм. Яруу найраг. Тэгэхээр энэ яруу найрагаар одоо бичигддэг, сонирхдог, энийг уншдаг хүмүүс олширч гэмээр энэ хоёр сэтгэлийн боловсрал, сэтгэлгээний цар хүрээ хоёрыг хамтд нь хөгжүүлэх ийм одоо нөхцөлтэй учраас энийг л бид нар ард түмэн засгийн газар сая гэгэрлийн аянг зарлажглаа. Энэ гэгэрлийн аянд хөл нийлүүлэхээс гадна Төв аймгийнхаа түмэн олныг энэ сэтгэлийн боловсралтай, сэтгэлгээний цараатай ийм түмэн олон болоосоо хүүхэд залуучуудын рүү хошуур нэгдээсэ гэдэг үднээс л энийг зохион байгуулж байгаа шүү. Ер нь яг залуучуудынхаа бичвэрийн чадвар нэмэгдүүлэх, залуу яруу найрагчдынхаа бүтээлийг олон дүнд сурталчлах, нөгөө талаас энэ оюуны хөдөлмөр буюу бичдэг тойрогдгийн улсуудынхаа одоо уран бүтээлийг үнэлэх, алдаршуулах юм л үндсэн зорилготой. Шагналын сан бол нэлээд өндөр байдаг. Жил болгон 8 иргэдийн төлөөлөлтөд хоролдох яруугийн бүлэг гэж алт бус бүлэг байдаг юм байна. Энэ болохоор яруу шүлэг яруу найраг сонирхдаг бичдэг юм найрагчтай маш бүлэг. Энэ бүлэг бас жил болгон зохион ивент гэж хамтарч ажилладаг. За энэ жилийн яруу найргийн наадмын гол онцлог бол өнгөрсөн жил зөвхөн тусгаар тогтнол эх орны төлөө сэдвээр үргэлжлэж байсан бол энэ жил сэдвийг нэлээд тавьсан байгаа. Өсвөр яруу найрагчд орж ирж байгаа бас давуу талтай байгаа юм. Тусгаар тогтнол яруу найргийн наадам 2 насны ангилаар зохион байгуулагдсан бөгөөд 15-аас 18 насны ангилал Алтан булаг сүмийн оролцогч, оюун хорол, Зумод сүмийн оролцогч Хан Тэнгэр, Насан туршидчдын ангилал Замар сүмийн оролцогч, Алтан баган, Алтан булаг сүмийн оролцогч Нэм очир, Архус сүмийн оролцогч Мегмар сурнаар шилдэгэр шалгарлаа. Тусгаар тогтнол яруу найргийн наадмын гран-при цомын эзнэр Зумод сүмийн оролцогч Талаа Цэрэн тодорсон юм. За яруу найргийн наадамд энэ жил 2 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эхний жилдээ оролцсон. Тэгээд энэ жил 2 дахь жилдээ оролцож байгаа. Баяртай байна. Өмнөх жил 4-р байранд орсон. Тэгээд өсвөр үедээ ороод 4-р байранд орсон. Энэ жил одоо амжилттай ахиулах зорилгоор ингээ өндөр хүрэлцээрсэн байна. Тэгээд үеийнгийн найзууд маань ч гэсэн үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлийг үл тасалдах сэтгэмжээр өрсөлдөж байгаад бас маш их таатай байна. Чиний хувьд яруу найраг зүйлийг хизээс бичих байлаа. Би 8 дугаар ангиас хамгийн анх нэг шүлэг зохиож эхэлсэн. Мэдээж шүлэг зохиох сэдлийн минь өгсөн зохиолчл Чойнмгой. Чойнмгойн шүлгийг уншиж тэрхүү шүлгнээс нь жишээ авч ирнэ. Чойнмгой тийм хэв жанраар ерөнхийдөө шүлгээ бичдэг. Өвлөг цаа амин хайхаараа
Цагтж үлдсэн биеэрээ таныхаа засан шивтээд. Баярлалаа.